Сайн байцгаана үзэгчдээ ороо минь төргий. Өнөөдрийн Зөв Монгол шууд нэвтрүүлэгт улсын хурлын гишүүн давс руу оролцож байгаа маа. Манай өнөөдрийн сэдэв бол одоо олонний анхааралд төвлөрөөд байгаа 5-7 асуудал. Түүн дотроо 5-7 арын тэр талцлын талаар бид өнөөдөр нээлттэй нэг ярилцах юм аа. Танд өнөөдөр хүрэлцэн ирсэнд баярлалаа. Сайхан орж иж гинүү. Сайхан та бүхэнд ороо минь төргий. За өнөөдөр ингээд олонний анхаарал 5-7 асуудал нэлээ төвлөрч байна. Улсын хурал дээр үүнийг хэлцэхгүй засгийн газраас одоо байр суурь зөрөөтэй байдал бол олонний анхаарал төртөж байна л доо. Тэгэхээр одоо ингээд энэ нэвтрүүлэг хийхийн өмнө их олон хүнтэй уулзлаа. Судалж Эрдэмтэд уул уурхайн чиглэл Эрдэмтэд юу хэлж байгааг бол ер нь оюутлогоогоос дордсон төсөл байна. Тэгэхээр энэ дордсон нь юу гэж хэлэх гээд байгааг бол оюутлогоо төсөл чинь гайгүй юм шүү гэсэн бас давхар мэх яваад байгааг үүсэхгүй гэсэн нийгмийн хардлага бас байгаад байна. Та бол өчигдөр хэвлэлийн хурал хийсэн. Энэ талаарх мэдээлэлээс эхлэе. За тэгэхээр ер нь 5-7 асуудлыг ярихээс өмнө 5-толгой ер нь манай эдийн засгт ямар чухал үүрэгтэй юм бэ гэдэг талаас эхэлж хүндхэн дээр баг. Яг бол 5-7 гэдэг бол одоо стратегийн орд орж байгаа юм том баялаг. 6 миллиард гаруй тонн одоо нүрстэй. Тэгтээ өндөр чанарын кокс нүрс ихтэй. Өнөөдрийн байдлаар ихт бол одоо сая 2014 оны эдийн засгийн гүйцэтгэлийг харахад хятадын одоо гол нүүрсний зах зээлийн 24% кокс нүүрсний 24% буюу 14 сая тонн нүүрсийг манай 5-7 гаргасан байгаа байхгүй. Тэгэхээр хятадын нүүрсний зах зээлийн 24%-ийг эзэлж гин гэдэг чинь өөрөө асар том байхгүй. Тэгэхээр энэ талаас харах юм бол энэ бол маш том баялаг. Энэ баялагаа үргэлжлэхдээ одоо гэрээ хийж ашиглахаас бол цаашдын эдийн засгийн ялангуяа хөгжлийн чиг хандлагад нөлөөлөл үр ашиг гэдэг юм бол одоо гарна гэдгийг бид тооцох хэрэгтэй. Өнөөдөр бид нэр одоо тамсхийн ордоо бас л харьцангуй бол муу гэрээ хийгээд алдчихлаа шүү дээ. Ер нь бусад улс орнууд бол нефтийн ийм гэрээн дээрээ бол үндсэндээ 40-оос 50-аас дээш авдаг. Бид нар бол 24% л авдаг. Гаргасан одоо тэр нефт бүтээгдэхүүнийхээ. Оюутлогоо дээр бол бид нар яг өнөөдрийн байдлаар ихт бол бүр ерөөсөө нийт борлуулалтын орлогын 5%-ийг л Монголдо дансан тавьж байгаа. 95% шууд алдчихж байгаа. Тийм учраас өнөөдөр бид нэр ямар нэг одоо валютын хомсдолгүй амьдрах байсан хатлаа. Эннээс болоод валютын нөөцөн байхгүй болцсон, валютын ханшин өссөн, эдийн засаг нь хямарсан байна. Гэтэл нэг сонин дүр төрх байгаа юм. Чи одоо өнөөдөр ингээд яг манай эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг харлаа гэж бодъё тийм үү? Тэгэд манай хөгжлийн хурдцаараа бол одоо энэ 100% таастаа тэргүүлж байгаа шүү дээ. Хятад өнгөрсөн онд бол $10.4% өсөлттэй байсан. Манайх $8. Тэр Солонгос, Япон одоо энтхэгээс илүү хурд хөгжилтэй. Гэхдээ ийм хурдан хөгжилтэй мөртлөө яагаад бид нар хямралд орчваа гэдгийг бид бодох хэрэгтэй байхгүй. Хөгжлөөр хурдцаар тэргүүлж шít. Энийний гол шалтгаан бол ерөөсөө тэр баялагын чинь орлого Монголд орохгүй. Баялагын хэмжээ нь болохоор нөгөө дотоодын нефт бүтээгдэхүүн эдийн засгаар нэмэгчдэг. Тэгэл 7.8% өсөлт харагдаад байдаг. Экспорт нь бас өсчихсэн харагдаад байдаг. Яг бол оюутлогоо чинь ачиж байгаа байхгүй. 5-7 чинь бас л өнөөдөр экспорт хийж байгаа байхгүй. Тэгээд харамсалтай нөгөө 5% чинь Монголдо буцаж ордог. Бусад баялагын мөнгө чинь цаана нөгөө гадаад хадгал зарцуул гэсэн хөрөнгө оруулалтын гэрээний 9.3% заалтаар үлдчихдэг. Тэгэхээр 5% ч орж ирэхээр Монголын эдийн засгад нөгөө бидний хүсэн хүлээсэн тэр одоо сайхан амьдралыг авчирч өгөхгүй шүү дээ. Хуучин оюутолгоо эхлэхэд яалаа. Ерөөсөө одоо өдөрт $1 сая алдлаа. Одоо хачин сайхан болно гэлээсэн тэгэл. Одоо 5-7 дор ч гэсэн бас тиймэрхүү юм яриад шүү. 5-7 явчвал одоо болно гэл. Энэ нэг талаараа их ерөнхий залхуу сайд, залхуу ерөнхий сайд юм уу? Ерөөс энэ хоёр толгоо л явбал гэл. Энэ хоёр толгоо нь хөдөлж байгаа байхгүй юу? Түрүүн би хэллээ шүү. Одоо жишээлбэл оюу толгоо гэхэд бол өнгөрсөн жил 3.6 их найдын борлуулалт хийсэн. 5 толгоо гэхэд өнгөрсөн жил 5.8 сая тонн нүрс хятадын зах зээлд экспортлсон. Энэ нь хятадд экспортлсон 14 сая тонн нүрсний 40% байгаа. 200 гаруй сая доллар олсон байна гэсэн үг шүү дээ. 30 тэрбум ашигтай ажилласан. Тэгэхээр 5 толгой чинь хөдөлж байгаа юм байна. Явж байгаа юм байна. Яагаад манай ерөнхий сайд энийг хөдөлгөнө гэж яриад байна гэдгийг бид бодох хэрэгтэй байхгүй юу? Хөдөлж байгаа юм шүү дээ. Үр ашигтай юм шүү дээ. Яг үр ашигтай ажиллаж байсан даргын аваач шоронд хийчих.
Энэний өмнөх инэвшч гэсэн өрцгөө шүү дээ. Бас шалгаал. Инэвшин би сайн мэдгүй. Зүгээр ер нь бол Батсуур дээр бол ашигтай ажилласан байл шүү дээ. Тэг яагаад ингэж юунд хийдин одоо шоронд хийгээд тэрийг бид бодох хэрэгтэй байхгүй. Яагаад ашигтай ажилласныхаа төлөө тэгвэл тэр хүн орцсон гэдээ ингэж яриад нь шүү дээ. Тийм бол тэр шалах хэрэгтэй. Нөгөө компанийн одоо чааш нь харуулах гад хийчихүү. Аль эсвэл одоо үнэхэрийн бодиттой тийм асуудлууд байв уу гэдгийг бас ер нь их хурлч гэсэн анхаарах хэрэгтэй. Их хурл ялангуяа намын бүлгүүч гэсэн бас анхаарах хэрэгтэй шүү дээ. Тэгээд энэ компани ч ашигтай байна. Эрдэс тавталгууч ашигтай ажиллаж байгаа юм байна. Тэгвэл одоо энэ гэрээгээр энэ сайжрах уугүй юу гэдгийг л бид сайн харах хэрэгтэй шүү дээ. За өнөөдөр яг гэрээний эцсийн хуулиар засгийн газраар ороод ингээд одоо хүрээдэрлээ гэсэн бидэнд байхгүй. Ер нь бол ийм гэрээний төсөл бол үзүүлэгчээсэн байна гэдэг мэдээллийг бол их хурл тараасан гişүүдэд танилцуулга тараасан. Тэрнгээр харах юм бол одоо өөрөө ч хэлээд байгаа тэр ноцтой бас эдийн засгийн ашиггүй юм заалтууд бол харагдчихлээ л. Тухайлбал одоо энэ дээр яг тодорхой яг оюутлахад ижилхэн би нэг заалтыг хэлээ. Жишээ нь мөн л ялгаа байхгүй нөгөө ингээ харахад бол нийт борлуулалтын орлогын 4% нь л Монголд орохоор байгаа байхгүй. Нөгөө талаасаа ерөөсөө нөгөө бусад мөнгөө бас гадаадд хадгал зарцуулах гэсэн бас нөгөө тэр оюутлахын гэрээний эрхийг нэгэд өгсөн байна. Ийм байх юм бол бид нар хизээч одоо энэ эдийн засгийн ямраас гарч идэг. Гэхдээ ингээ өнгөц харахаар хамгийн хурдан хөгжилтэй эдийн засаг байгаад байдаг. Тэгсэн мөртлөө дотроо мөнгөгүй. Нөгөө өөрөөсөө бага хурдтай хөгжиж чадахгүй байгаа орнуудаас зээлээд шүү дээ. Хятадаас зээлээд шүү дээ. Хятад эдийн засаг буурж байгаа. Гэтэл бид нар хятадаас зээлээд. Хятадаас хурдан хөгжилтэй мөртлөөсөө зээлээд байдаг. Тэг энэ гажгийг л засах ёстой юм л да бид бол. Тэгэхээр энийг ингээ засах ёстой гэдэг ингээ дэлгэхээр чи популизм хийж ийн гэдэг ингээ сони юм яриад. Үнэн дээр бодит чанар бол бодит үзүүлэлт бол энэ. Энэ жил гэхэд л одоо бас манай том ордууд чинь Монгол улсын жишээл зөвхөн ганцхан оюу толгой бол төсвийн 70%-тай тэнцэх борлуулалт шүү дээ. Монгол улсын нийт төсвийн. Гэтэл өнөөдөр чи хараад төсөв нь санхүүжилттэй хийж чадахгүй болсон хямрал явж байна. Яг гэвэл тэр нөгөө очигдсан баялагч мөнгө нь орж ирэхгүй байгаа учраас. Тэр энэ бүгдийг шийдэх ийм алхмуудыг хийж дараагийн төслүүдийнхаа санхүүжилтийн асуудлыг бид ярих ёстой. Эрдэс тавталгаа үнэхээр 30 тэрбум ашигтай ажиллаж 200 сая долларын борлуулалт хийж. Энд чинь Монголын компани учраас харин мөнгө төгрөг нь монголоор орно шүү. Харин ингээд одоо гадныхантай нийлээд ингээ хамтар гадны хөрөнгө оруулалт гээд ирэхээр монголоор мөнгө нь ордгоо. Тэгээ бид нар валютын хомсдолд орчдөг. Энэ юугээ яах вэ гэдгийг бид бодох хэрэгтэй. Ийм зүйлүүдийг гаргах байх хэрэгтэй. Зүгээр оролцогчдын хувьд бол би зүгээр одоо хятад бол хамгийн том кокс нүүрсний зах зээл. Тэр агуулгаараа бол одоо тэр Шинхua групп оролцоод ингээд явах бол бас буруу биш гэж би харж байна. Sumitomo байна. Ялангуяа Nippon Steel бол одоо бас Японы зах зээл гэдэг чинь бол ангийн үйлдвэрлэлээр бас тэргүүл хорны нэг шүү дээ. Тэгээ ерөн Солонгос, Япон, Хятад гурав гэдэг бол манай ойрхон байгаа хамгийн том хэрэглэгчдийн нэг байгаа байхгүй юу, кокс нүүрсний. Тэр эднэртэйгээ бас хамтарсан тийм одоо оператор компани хэмжээнд гэрээ хийхийг бол би дэмжиж байна. Гэрээ хийх. Сүүлдээ бол бидний дунд бас нэг ийм юм төрж ил. Ерөөсө эрдэс тавталгаа ашигтай ажиллаад байгаа юм бол эрдэс тавталгаагаа тэр компаниудтай хийлгэж яах болдог юм гэж. Тийм ээ. Нэг манайхан дотор нэг юм байна. Ерөөсө ингээд нэг төрийн компаниг сайн ажиллахыг ерөөсө одоо зөвшөөрдөг. Муу ажиллаж байгаа л хувьчилж авахыг бодоод байдаг. Тэгтээ нөгөө нэг буруу юм биш. Шалтгаанууд бас байгаа байхгүй юу? Оюутлогоо дээр бид нар ингээд талаар тавиад туучсан. Тавталгааны төсөл одоо ингээд 3 янзын хувилбар гэрээ хийж байна. Аль одоо ингээд байнга шинжлэгдэж өөрчлөгдөж байна. Тэгээд зарим тодорхой юмнуудаа ингээд хэлэхгүй их хурлын гишүүдэд төдийлөн энэ нээлттэй мэдээлэл хүрхгүй байдаг. Ингээд нийт нэг хардлага төрөөд байгаа байхгүй юу? Итгэхгүй байна. Тийм. Үнэхээр одоо жишээлбэл бидэнд тийм мэдээлэл бүрэн төгс ирэхгүй байгаа юм чинь та нарт бас аргагүй шүү дээ. Тийм үү? Янз бүрийн мэдээллүүд бол засагдж байгаа. Мэдээж одоо их хуралд бидний тараас нь танилцуулга бол огт үнэлэхгүй байна гэж байхгүй хэл. Би тэрийг л одоо барьж яриад байгаа шүү дээ. Иймэрхүү зүйлүүд болоод байгаа юм байна. Тэгээ харахад бол одоо тэр эрдэс 5 толгоон нөгөө нэг иргэдийн 1702 хувьцааны асуудал ч иргэзээтэй болсон байгаа. Өөрөөр хэлбэл хувьцаанд байгаа гэж хэлж байгаа. Гэтэл эрдэс 5 толгой чинь лицензийнхаа бүх эрхийг тэр компани шилжиж, төслийн компани шилжүүлчих гэж байгаа байхгүй. Баялгаас өгчөж шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр чинь танд нөгөө байраа өгөөд та надаас байр төрүүлж аваад хэрвээ энэ төрүүлсэн гэрээгээ зөрчөөд цуцлвал би танд байраа алдах юм байл шүү дээ. Энэ тавталгаа бол яг л ийм маягаар явна. Тийм. Чи нөгөө байр зөрчиж байгаа ойр дээрээ бүх эрхийг энэ хүн шилжүүлсэн гэж өгч байгаа. Маяг итгэж өгч байгаа яадаг бол хамтын ажиллагааны хүрээнд. Тэрэн дээр заалт бол хэрв чи энэ байраа төрүүлсэн гэрээгээ цуцлсан тохиолдолд
та чи байр алдсан шүү гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ингээд Монголынхаа өмнөхөө хэсгийг энэ алт чинь оюутлогоос дор юм болох юм биш үү гэсэн бас тийм болгоомжл байдаг юм бэл. Тий. Гэхдээ одоо бид нар ингээд эхлээл ер нь энэ улс орнууд чинь хэд хэдэн баялаг дээр л үндэдэг юм байна шүү дээ тийм алмаз, нефть, газ тэгэл одоо газрын хавар элемент энэ алт зис ийм том нүүрсний баялагч байт юм. Гэтэл бид нефть бүтээгдэхүүнээ алдчихсан. 24% аваад байж. Оюу толгойгоо үндсэндээ алдсан. 5% аваад байж борлуулалтынхаа. Одоо 5 толгойгоо тавиад туучих юм бол бид цаашдаа юугаар амьдрах уу гэдэг асуудал гарч ирж байгаа шүү дээ. Тэгэхээр 5 толгойгийн тэр ордын нөөцийг бол улс тогтооцсон байж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр гарч байгаа зардлын тэр юунд тусгах юм. Хоёрдугаар яг ингэсэн тохиолдолд төрийн оролцоо 51% байна гэж байгаа шүү дээ. Тэгтэл одоо яг үндсэнд МСС, Битровис тийм үү худалдаа хөгжлийн банк энэ төр гэсэн одоо компаниуд энийг хоёр салгаж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр Эрдэс 5 толгой гэж компани байгаад байгаа байхгүй юу? Байж байгаа. Гэхдээ тэр компани хувьцаа ч үнэгүй болчихж байгаа байхгүй юу? Яг гэвэл ч баялаггүй болчихлоо шүү дээ. Зүгээр лиценз үлдчихлээ шүү дээ. Гэхдээ лицензийн бүгдийг нөгөөдөл шилжүүлчихлээ шүү дээ. Энд чинь л асуудал болчихлоо. Тэгэхээр 1072 хувьцаа гэдэг чинь зүгээр л үнэгүй хувьцаа болчихж байгаа байхгүй юу? Баталгаа байхгүй. Цааслал юм шүү дээ. Тий, цааслал болчих. Тэр чинь бүх хэрхээ шилжүүлсэн юм шиг. Энэ асуудлыг тэр яар шийдэх ёстой л доо. Ер нь бол харилцан үр ашигтай л гэрээ байх ёстой. Ер нь бидний зүгээр тавиад идэх шаардлага бол оюутлогч тэр 5 толгойч тэр явуулах ёстой. Монголын ард түмний одоо ирээдүйн сайн сайхны төлөө энэ төсөө төлөх ёстой. Гэхдээ харилцан үр ашигтай байх ёстой байхгүй. 100 төгрөгнөөс 5 төгрөг аваад сууж байгааг өнөөдөр зөв гэдэж болохгүй ч дээ. Би нэг манайхаас суулгана. Тэгээд зарим зөвлөгээд байгаа юм. Би одоо чи жишээлбэл үнэхээр надаар нэг 100 төгрөгийн юм заруулчаад би чам 5 төгрөг өгвөл чамд ямар байх вэ? Мэдээж одоо харамсалтай санагдна үстэй. Гэтэл тэгээд нь шүү дээ. Чиний одоо өвцгээ өвдөөцөөс үлдээсэн нэг сайхан том одоо юу гэдгийг нэг тийм эртний одоо эдлэлч байт юм уу те чи ингээд зараад ирээрээ гэхээр би зарчаад 100 мянгаар зарчаад 5 мянга өгөх гэдэг шүү дээ. За тэгэхээр энэ чинь нөгөө төр түмнүүдтэй төрийн түмнүүдэнд одоо харааны шил тааруулъя гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг яагаад ингэж гişүүд маань энийг нүтэн балаа өнгөрөөд байгаа. Энд хэтэрхий эрх ашигт одоо хуваагдж байгаа юм уу? Эсвэл одоо популист гэдэг байгаа одоо Ганбаатар гişүүн та нарыг хэтэрхий булан шахаад одоо нөгөө мэдээллийнхаа одоо алуурчдаар гэдэг шүү дээ. Оюун санааных алуурчдаар сөрөг мэдээллийг маш их төлхөө явуулаад байна. Ерөнхийдөө цөөхдөд байгаа байж магадгүй шийдвэр гаргахад. Гэхдээ бид нэр үнэн зөв мэдээллийг иргэдэд өгж байгаа байхгүй. Тэрний төлөө ажиллаж байгаа. Үнэн мэдээлэл өгөх оюу толгойд жишээлбэл би 6-7 хүн дуграагүй байсан бол өнөөдөр оюу толгойг хинч тэгэл мэдэхгүй л өнгөрөх байсан шүү дээ. Тэрнээс дуграал намаасаа хөгдөөл ингээл бид нар чинь хүн шахалт дарамтанд орж явж байгаа оюу толгой ч үнэхээр болохгүй юм байна шүү гэдгийг бас мэдрүүлсэн шүү дээ. Одоо зүгээр би гişүүдийг бол бүгдээрээ тэр одоо юу гэдгийг ашиг сонирхлын зөрчилд 5 толгой дээр орцох гэж бодохгүй. Зүгээр энэ дээр нэг л ийм одоо буруу жишг Монголын парламент байгаад байгаа юм л да. Нөгөө төр нь намдаа одоо дарал болчихсон. Намынхан бодлогонд. Тий, намын бүлгүүдэд ингээд дарал болчихсон. Тэгэхээр нөгөө бүлэг нь орж ирэл за ийм шийдвэр гаргана. Энэ бүлгийн шийдвэрийг дагахгүй бол сонгуул төвшөлөхгүй гэдэг ч юм одоо нэг тийм хариуцлага харимж гэдэг юм ингээд дарамтлаад тэгэл тэд нар хүсээгүй юмныхаа төлөө саналаа өгöd байгаа байхгүй. Хуучин тийм л байсан би. Тэрнээс л зөрчилд орсон шүү дээ. Уг нь үндсэн хуулиараа улсын их хурлын гишүүн бол ард түмний төлөөлөл юм л. Тэр намын списик биш л дээ. Нөгөө шууд одоо тойргоо сонгогдсон шилэл бидний шиг гишүүд бол ард түмний төлөөлөл байна. Тэдний эрх ашигын төлөө байна. Ард түмний мандатыг өөрчлөж ингээд ард түмнийхээ баялагийг харийнхын дүр ашиггүй гэрээгээр одоо өгöd ах юм бол энэ бол одоо хизээч одоо ард түмэн энийг бол зөв гэж хэлэхгүй ард түмэн сэтгэлдээ гомдолтой харамсалтай үлдэх юм зүйл байгаа байхгүй. Тийм учраас би бодож байгаа одоо ингээд оюутлогын гэрээн дээр ажиллаж исэн оюутлогын гэрээг ийм болгоцсон усуд өнөөдөр ингээд янз бүрийн юм яриа л. Гэхдээ эдгээр ирээдүйдээ Монголд амьдрахад хэцүү болох байхгүй. Монголын хойч үе энэ шиг байхгүй шүү дээ. Энийг нэхин шүү дээ. Энд чинь 100 жилийн баялаг нэг л өдөр нэхтэй шүү дээ. Өөрөө биш юмаа гэхэд үр хүүхдүүд нь Монголд амьдрахад хэцүү болох байхгүй. Монголын ард түмэн чинь бас тийм ч одоо нэг тийм Африкийн ард түмэн шиг усуд биш шүү дээ. Бас айхтар одоо энэ дэлхий дээр бас их гүрэн байгуулж явсан өөрийн гэсэн бодолтой тэрийгэ тунгаадаг
бие даасан амьдралтай ийм улсууд шүү дээ. Ер нь бол бас нэг малажхан давуу тал чинь тэр шүү дээ. Ингээ бие даасан. Юмнаас бас нэг хараат бус ингээд үгээ хэлж чаддаг. Нөгөө зарим боронч бол ерөөс ингээл ноён дарга гэвэл ингээл ухаалтчдаг. Манайхан бол тийм биш. Тийм учраас бол манай иргэд бол энэ дээр бүх мэдээллийг хангалттай авсан гэж бодож байна. Оюутлогоо дээр бол эдгээр ойлгоцсон байгаа. Таван толгой дээр бол ажиглаж байна. Ийм шийдвэр гарахгүй гэдгээс айж явах шиг байна. Бидний үүрэг бол тэр. Ерөөсөө нэгэнт бид нар ард түмний төлөөллийн мандатыг авцсан юм чинь ийм болж шүү гэд хэлэх бол бидний ихний үүрэг багс. Тэр талаас л бид та бол оюутлогыг одоо их хурлаар ингээд батлагдахад байсан. Одоо 5 толгой 2 дахь нь орж ирж штэ. Тэгэхээр энэ хоёрын ялгаа нь юу вэ? Бидний одоо ингээд сэтгүүлч харж байгаа юугаар бол оюутлогын 2 дугаар анги нь үргэлжилж байна. Грэний одоо тэр драфт юмнуудыг харж яхад тэрний боловсруулсан байдал, арга зам тэр юмнуудыг одоо ингээд хэвлэл мэдээлэл дээр өгж байгаа мэдээллүүдийг их адилхан харагдаад их юм. Тэгэхээр энэ ард түмнийг одоо нэг тэнэг гэж боддгоо эсвэл одоо энэ хийж байгаа хүмүүс ингээд цайцсан юм уу эсвэл одоо ингээд сүүлийн вариантаар үзээд байгаа юм уу? Яг улс төрчдийн дунд бас нэг тиймэрхүү хандлага за ард түмэн гэдэг шиг те тэгэл ингээд ярьж идэг маартдаг ингэж бодоод байгаа шүү. Тэгэхээр сонгуулиарч олон жил хуурчихсан тийм ээ. Тэгэл нэг сайхан амлалт хэлчин тэгэл болно гээл ингээд сонгуулаа тэрийгэ хэлчих нь одоо юу гэдгийг тэтгэврийг нэмэн тэтгэврийн насыг багасгах гэдэг ч юм ингээл очино гэсэн юм бодол. Тэгээд нөгөө намын гишүүдэрээ дамжаад гарчихна гээл эдрээс айхгүй байхгүй. Тийм л юм дээр идэж найдаад байгаа. Тийм учраас бол энэ хийж байгаа алхмууд дээр бол мэдсэн ч яг болчихно гэдэг. Тийм одоо 50 байдлаар хийгээд байгаа. Гэтэл би бол одоо иргэд бол тийм биш болсон гэж бодож байна. Чи цөхрлөө одоо бүр хантлаа хувтлаа штэ. Чи одоо ингээд яг популизм гэж юу юм бэ гэвэл ч тэдний хэлжээс амлалтууд байгаа байхгүй. Их орны хэсгүүртээ 1.5 сая төгрөг өгөн тэгэл одоо ерөөсөө бид нэр амьдралыг ийм сайхан болгоно, тийм сайхан болгоно, ажлын байруудыг бий болгоно гэл ингээл тийм үү. Тэгээд тэрийг зорилгоондоо хүрчихэд тэрийг марчиж байгаа шүү дээ. Одоо өнгөрсөн сонгуулийн шүү тийм ба. Тэгэхээр ер нь бол манай иргэд бас нэг зүйлийг сайн ухаарах хэрэгтэй байна. Ер нь улс төрчдөг яриагаар юм биш. Яриагаар юм биш. Тэр сонгуулийн үед ярьж байгаа амлалтаар нь биш. Энэ оюу толгой дээр, энэ таван толгой дээр гэдэг ч юм энэ уулахаа ард түмний эрх ашигын төлөө саналаа яаж өгж яах гэдгээр нь тэр үйл ажиллагаагаар нь дүгнж цэгэнж саналаа өгдөг болчих юм бол энэ зэгцэр шүү дээ. Өнөөдөр ингээ бид нар хариуцлагын тухай яриад байгаа юм. Хариуцлагын хамгийн дээдлийн шат бол сонгуул байгаа байхгүй. Улс төрийн өндөр албан тушаалтнуудтай. Хариуцлагт очиж шүү дээ. Чи бидний төлөөллийнхөө үүргийг сайн гүйцэтгэсэн үгүй юу гэдэг тэр сонголтыг чинь тэр сонгуул хийж байгаа. Гэтэл тэн дээрээ ингээд мөнгнөөс намын гишүүний дарамтаас болоод нэг алдчихж байгаа учраас болдгиймаа гэх тэгэл ингээд доошоо тэрнтэй сулраа явчих. Төрийн өндөр албан тушаалттай хариуцлага тооцгүй эдэн доошоо өөрийнхөө улсуудыг дараагийн сонгуул тэр бол мөнгөтэй газар тавьчих гэдэг ч юм уу энэ манай намын энийг тэгчих гэдэг ч юм. Ингээд нэг төрийгөө сулруулад бүр ингээд бүх шатанда энэ дампуурлж явагдчихад байна шүү дээ. Мөнгө гэснээс их хурд гарахад маш их мөнгө ордог. Ерөөсөө энэ бол туйл штэ хөдөө орон нутагт төвсөн ч гэсэн орон нутагт хотод төвсөн ч гэсэн гэтэл ийм стратегийн ийм ордуудыг ийм эзэмшлэг тогтгоо одоо 5 толгой ач гэдэг юм уу цагаан сурга ингээд тухайн гишүүнд конопны төлөө юу өгдөг гэж байгаа байхгүй одоо энэ бол батлагдаагүй боловч ярьдаг ярианууд одоо юу өгдөг хагуул гэж хэлий эвгүүгээр л хэлэхэд тэгэхэд энэ 5 толгой дээр бол бүр илүү байх магадaltaй ягаад бол энэ өөрөө айгүй том нөөц том төслөө гэдэг утгаар тэр момент асуудал хэлцэж байгаа. Ноён уул гэж босгож ярьж тэр ардаа 5 толгой гэдэг асуудлыг маш ийм чимээгүй хийчихэд яг үнийн хэрэг дээр энэ маш том 8 явагдаж байна. Их хурл дотор гэж энэ судлаачид одоо миний уулзсан энэ хоногт хэллээ. Яг энэ танд мэдрэгдэж байна уу? Таныг одоо дуудаж уулзж байна уу? Ингээ тгий гэсэн санаа оноо энэ их хурл дотор энэ нэг ангид байхад ямар нэгэн байдлаар юм мэдрэгддэг. Энэ хүчтэй юм байна уу? Лоббины гэдэг ч юм ийм бол одоогоор мэдээж ажиглаж байгаа юм алга. Зүгээр ер нь бол яг энэ 5 толгой гэдэг чинь асар том төсөл шүү дээ. 200 одоо 50-аас 300 тэрбум долларын асуудал хэрэгжиж байгаа байхгүй. Тэгээ би бол бас яг энэ оюутлогоо дээр бол бас тэгж л боддتي. Иймэрхүү нөлөөлөл үзүүлдэг юм болоо да. Нэг хэсэг ингээл улаараа буруу байсан ч гэсэн зөв гэл ингээл хамгаалаад байгаа тийм үү. Тэгээ зүгээр бас нэг хардах сэтгэл төрсөн юм. Одоо энэ оюу толгой дээр ингээд нэг 2 тэрбум. Яг тэрбум 400 долларыг хий бичлээсэн байгаад байгаа байхгүй одоо энэ оюутлогын компани. Нөгөө авсан юм байхгүй, худалдаж авсан юм байхгүй. Тэгсэн мэтлээ зарлал гаргасан. Энийг одоо яасан бэ гэхээр хэлж чаддаг. Тэгэхээр ч хүнд хардаг шээ.
үгүй нэрээ нэг өгцөн мөнгөний шин байгаа гэж хүн бодно. Тэр компаниуд ч бас тий гадныхан ч бол бас тэгж хамаагүй хуурсан тайлан баланс гаргахгүй шүү дээ. Тийм учраас бол сая засгийн газрын төвшөнд 2 тэрбум төгрөг авахаас татгалзъя тэр 100 тэрбумынхаа өрөөс татгалзъя энэ гэсэн зүйл ярьсан юм бил. Яриад байгаа юм шиг л. Тийм зүйл ярих юм бол тийм асуудал гарах юм бол харин бид нар эрс шийдэмгийн алхам хий гэж бодож байгаа энэ засгийн газарт хариуцлага тооцсон гэж. Энэ чинь тэрийг гарч ирэх хэрэгтэй. Ягаад тэд нар хэрвээ тэд нар 200 одоо 2 тэрбумын үнэхээр хий бичлэлт хийсэн тийм компани байгуул бидний тэрийг ямар найдвартай хөрөнгө оруулагч гэж үзэх юм. Тэгвэл тэгэл одоо ёстой тэр нөгөө гэрээ мэрэнд нөөцлөлт оруулаад ингээд хөөрхий чим нь яв ингээд бидэнтэй хамтарч ажиллах тэлтэй түнш биш вэ гэх хэрэгтэй шүү. Тэр 2 тэрбум асуудлыг заавал шийдэх тэр их мөнгө байгаа байхгүй. Тэгээд хэрвээ тэр 2 тэрбум долларыг бид нар хүлээн зөвшөөрчвөл бид нар 34% нь бидний өр шүү дээ. Тийм болох гэдэг байгаа байхгүй да. Тэгэхээр энэ том мөнгөний асуудал яригдж байгаа дээр бол мэдээж хэрэг хардталтууд, иймэрхүү ярианууд араасаа дагалдаад байгаа юм. Тэгэхээр энийг эцлэхийн тулд бол иймэрхүү зүйлүүдийг заавал нэхтэлж явах хэрэгтэй. Тэр 2 тэрбум доллар яагаад хийвчихсэн бэ гэдгийг ч юм үзэж явах хэрэгтэй байхгүй. Тэгэд үзчихвэл ингээд тэдний цалин мэлэнгийн ингээд жагсаалт нийгмийн даатгал төлсөн мөнгийг харахад хүртэл зүгээр жирийн нэг судлаачаас 20 сая төгрөг авсан. Манай төрийн өндөр албан тушаалтуудаас 20-30 сая төгрөг авчихсан юм баримтууд байгаа шүү дээ. Янз бүрийн хэлбэрээр төлбөр хийчихсэн. Тэгэхээр тэр ажилтны тэмцэх газар ч юм уу энэ өвчний байгууллагууд энэ дээр акцент өгөөд энэнийг ягаад тоттгож асууж л авахгүй байгаа юм. Нэг жижигхэн юм болонгууд л одоо ингээл сүржигнэл нэг ундааны усан дээр зураг тавьсны төлөө ингээл нэг гимт хэрэг ингээл сүржинд зардаг. Нийгмийн даатгалын шимтгэл төссөн юуг нь харахад л одоо оюу толгойг эхлээл муулж ирснээр дараа нь магтаад исэн хүн гэтэл гэрээний мөнгө гээл 20 саяг авцсан л байгаа. Тэгэхээр чинь л энэ оюу толгойн цаана, таван толгойн цаана ер нь юу явагддаг вэ гэдэг юм бас хардах сэтгэл төрүүлээл байгаа юм. Тэгэхээр одоо энэ манай нэвтрүүлэг бол шууд явж байгаа 1919 45 гэдэг утсан дээр үзэгчдээс бичгээр одоо юу авдгийн асуултны юу тэгэхээр танд хандж Баянзүрх дүүргийн иргэн наран дэлгэрэн гэж асуусан байна. Ард түмэн хууртаа байсан. Энэ байр суран дээр та байгаарэ гэж өсөж байна. 5 толгойн гэрээний бүх гэрээг бүх гишүүд дэмжиж байна. Одоо ард түмэн хүлцэнгүй байхаа болсон шүү гэдгсэн байна. Энэ яг саяны л ярьсантай холбоотой. Энд дээр хариулаад дараагийнх нь тэхүү. Тэгэхээр би нархан дэлгэрд бас би тийм байна. Та нар минь харин яг тийм байгаар гэж. Яг гэвэл ингээд сонгуулд бол за одоо бид нар хүнээ харнаа л гэдэг байхгүй юу манай сонгогч нар. Тэгээл өнөөдрийн бах байдаг байдал үргэлжлээл нөгөө хоёр нь хамтраал ингээд яваад байгаа шүү дээ. Ерөөсө түрүүн чинь нэг асууж ирсэн би хариулахгүй л чинь лээ. Ер нь энэ оюутлага тавталгаар ижилхэн байна уу гэд. Нэр ижилхэмнүүд байгаа байхгүй юу. Яг гэвэл яг энэ хоёр там нам хамтарсан үедээ л ийм одоо лөөрийн гэдэг юм уу аль эсвэл харилцаа үржиггүй гэрээнүүд явчаад идэг штеп. Тийм учраас энийг л бид нар одоо энэ удаа гаргуулахгүй байхын тулд анхаарах штеп. Зөвхөн одоо их хурлд сууж байгаа биднээс гадна ер нь энэ олон нийтийн анхаарлын төвд энэ тавталгаа асуудал байх штеп. Яг л энэ Монголын ард түмний асар том баялаг байгаа байхгүй юу. Тэгээ би бас ойлгож байгаа ер нь бол бас иргэд бол өөр болж байгаа юм байна лээ. Тэгтэл тэр нэг өөрт нь хэрэггүй намын төлөөл ингэж гүгээд байгаа нь өнөөдөр шүү дээ. Энэ намуудын одоо айхавтай болчихно гэдэг итгэлийг төрүүлээд байгаа байхгүй. Ягаад тэгж нэг сонгуулиор очино. Нөгөө тэрийгэ гүйлгэж чинь, энийгэ гүйлгэж чинь, гişүдэ гүйлгэж чинь. Гэтэ бид хоёроос юм баг. Гэл ингээд баардаг унаал тэгэл ингээд суугаад байгаа чинь өнөөдрийн бидний нөхцөл байдал. Хэрэв энэ үргэлжлэл дахиад энэ байдал уламд ордож үргэлжилт юм байна шүү дээ. Тийм биз? 8-аас 12 онд бол энэ манан нэг дээр бол арайч ингэж бүр яачаагүй байсан. Илэрхий байгаагүй. Арайч одоо ийм дор байдал нөгөө валютын ханшин бас харьцангуй гайгүй байсан шүү дээ. Тэр үед бол яг зүгээр эднэрийн сайн нэр биш. Нөгөө уулуурхаан баялагын бүтээгдэхүүний үн чинь сайн байсан, нүүрс сайн гарч ирсэн, нүүрс чинь экспортын орлогын бараг 45% оруулж ирсэн, өндөрч үнэтэй байлаа. 100 гаруй 1 тонн 100 гаруй одоо ам доллар байлаа. Тэр үед бол үнэхээр мөнгө цутгсан байхгүй. Тэгтэл одоо энэ манан гэдэг юм чинь бол тэр гэрээнүүдийг хийгээл тавьчихсан. Дараа нь бол яасан нөгөө зарим нь мөнгө авч кармалал тэгэл нөгөө иргэдий чинь нөгөө сонгуулаар чинь зөвхөн манартар мөнгө ягаал тэгэл намын гишүүн гэж ингэ шахаал. Тэгэл дахиад хоёлаа гараад дахиад хамтарсан засгийн газар. Энэ үргэлжлэл дахиад хамтарсан засгийн газар.
Тэгэхээр 5-7-гаа бас дахиж нэхэж асуумаар байна. 5-7 дээр нөөцний ордод байгаа нөөцний одоо нөөц одоо хичнээн төгрөгийн нөөцийг тогтоогоод байгаа юм. Одоо ингээд хөвжлөх гэдэг яг гэдэг. Түрүүн би яриахын хэлсэн шүү дээ. 6 миллиард тонн. Тэгтээ ийм нэг юм яриад байгаа байхгүй. 400 мянган тэрбум тий одоо долларын юмыг одоо 4 тэрбумаар явах гэж байгаа гэсэн зүгээр энэ 400 тэрбум энийг ийм зөрүү байна. Ингэж болдгийм үү гэд одоо энэ судлаачид бол хэлж илээ. Та тэрэн дээр юу хэлэх вэ? Яг гэвэл яг энэ чинь нүүрсний үнээсээ шалтгаална. Яг гэвэл өнөөдөр зүгээр Монголын нөгөө нэг өөрсдийн гаргаж байгаа үн дээр яриад байгаа байхгүй юу? 40-50-аар үржүүлээд. Тэгээ хамгийн багаар бодож байгаа гэдэг. $40-50 үржүүлээд гэдэг байгаа байхгүй юу? Саяхан энэ Австралийн хэвлэлээр гарсан байсан. Reuters агентлаг мэдээлсэн билээ. Австралчуудыг өнөөдөр энэ нүүрсний зах зээл дээр маш хүнд байдалд оруулж байгаа нь монголчууд байна гэж. Тэд нар өөрийнхөө порт дээрээс ачуулахдаа 1 тонны хамгийн тотал нь $103 ачуулдаг юм л да кокс нүүрс. Гэтэл бид 40. Тэгээ энэ нь нөгөө тэр нүүрсний зах зээлд нөлөөлсөн. Хятадын нүүрсний зах зээлийн 51% бол Австрал ангаараа хангадаг. Гэтэл бид нар 24% хангадаг улс чинь тэгээд үнэ болгочгаар нөгөө Австрал улс чинь маш хүнд байдалд орсон байгаа байхгүй. Тэгээ тэрийг бүр Монголын одоо энэ нүүрсний үнээс олж манай нүүрс экспортер маш хүнд дарамтанд орж ийнэ гэсэн тийм нийтлэл гарсан шүү дээ. Тэгээ бид нар энийг подкастаа байхгүй яагаад тэнд 100 хэдээр зарж хад бид 40 хэдээр зарж явах хэрэгтэй юм. Тэрээс эн чинь хараа бодлогогүй төр хаана вэ гэдэг асуудал. Жишээ нь Чилд юм бэлээ. Чилд бол манайхыг гайхаад байсан л да. Тэр зэсийн том улсын үйлдвэрийн газруудын гэрээг том агент л хийж байгаа байхгүй. 200 хүнтэй. Танах болохоор нэг хүн очиж хийгээд их юм. Тэр үед отхон бэлгээс. Отхон бэлгч очиж хийгээд их. Тэгээ цаан чинь үнийн зүрх янз бүрийн юм гаруул яах юм. Тийм л одоо зүйлүүд байдаг учраас бол одоо бид нар ингэж агентлаг байгуулдаг юм а гэдэг чи 90-ад оны төгсгөлд л тэгжсэн. Тэгэхэд чин танаад ганц хүн хүрээл ингээл одоо бирж дээрэл 8 хийж явах юм а гэж. Тэгэхээр та сая төр бодлохгүй гэлээ. Төрийн бодлогыг зориуд хийхгүй байгаа юм шүү. Одоо энд нэрээ одоо энэ 5-7-ыг сонирхож байгаа хүмүүс манай одоо элит одоо нэлээ хөрөнгөцсөн хэсэг байгаа шүү дээ. Тэр гэр бүлүүд одоо тэр группүүд бизнес улс төрийн бүлэглэлүүд байгаа. Тэд нар чинь бол Монгол байтугай өөрсдийнхөө тэр аж ахуйг бол маш сайн авч авдаг шүү дээ. Энэ хуулийн доголдол цорхоонууд дээр маш сайн тоглолт хийдэг. Тэгэхээр та эмч хүн бол энэ 5 толгой энэ Монгол орныг нэг сайхан онцлоод өгч яаж ил аршуулах юм? Одоо бид нар тарих юм уу? Одоо энийг яаж яах юм? Яриад байна л да. Бид нар 90-ад онд ингээд арчсан хувьсгал хийгдэхдээ бол олонхын одоо эрх ашигын төлөө арчилсан төр байна гэж ингээд зарласан шүү дээ, тийм үү? Эргэж тэрэнд итгэсэн. Гэтэл энэ 24 жилийн хугацаанд эн чинь цөөнхийн төрөлцсөн байгаа байхгүй. Нийт эрх ашиг хамгаалах. Эрх мэдэлтэй мөнгөцсөн хэсгийн гарт орсон. Яг тэгвэл сонгуулиас сонгуул бид нар иргэд манаас жоохон алдаа гаргаад мөнгөтөө тэгээ нам санхүүжүүлээд орж ирсэн улсууд энэ тэрийг гаргасаар хагаад өнөөдөр үндсэндээ Монголын төр бол одоо бизнесийн сонирхол дамгаалсан төр болсон байгаа байхгүй. Тэдний төлөөллүүд ихээр ороод ирсэн. Би нэг жишээ хэлье. Саяхан оны одоо эхэнд би банкны хорон дарга ажиллаа өгснөөс 2 хоногийн дараа би тэр онцгой албан татврын хувийг тооцохдоо $1-ыг 1400-ээр тооцно гэдгийг би эсэргүүцсэн байхгүй. 1450-аар тооцно ийм байж болохгүй. Би 2 удаа буцаасан. Надад ажлаа өгсөний дараа 2 хоногийн дараа энийг оруулаад энэ том компаниуд одоо энэ их хурл сууж байгаа нөхдүүдийн компаниуд онцгой албан татвар төлөхтэй. Тэр арих спирт одоо юу гэдгийг тэр нефт бүтээгдэхүүн импортлж байгаа компаниуд $1-ыг 1450-аар тооц төлдөг болчихж байгаа. Гэтэл жирийн компани өнөөдөр хил дээр хідэр төлж байгаа 1900-аар. Энд чинь л илж байгаа байхгүй. Энэ төр чинь хэний эрх хэсгийг хамгаалж байна вэ гэдэг. За ингээд татварын янз бүрийн хуулиуд гарна. Ингээд хямралтай байна. Одоо ерөөсө бизнесээ дэмжинэ гэл дандаа том бизнес дэмжсэн татварын доктортой байдлын гэрээ гэдэг чинь хууль эрх зүйн орчингууд гараад байна шүү дээ. Тэгэхээр эн чинь төр чинь өөрөө олонхын эрх ашигын төлөө цөөнхийн эрх ашигын төлөө болцсон л өнөөдрийн асуудал байна. Тэгээ ингээл байх уу эсвэл яаж ирүүлжүүлэх вэ? Та юу гэж боддог? Ер нь бол дотор нь байж ш бүх юуг мэдэрч байна. Яг энийг ирүүлжүүлэх одоо хамгийн гол арга зам бол ерөөсөө энэ чөлөөт харьцуулсан сонгуулийн арга замаар л тэр бослого тэмцэх гэдэг бол хэцүү үү шүү дээ. Одоо тэр Ливийг хар, тэр Иракийг хар, Сирийг хар тийм үү? Тийм. Ер нь бол
сонгуульдаа л ард түмэн ухаалах хандчих хэвээр. Тэр намын данамт нь битгий ор. Тэр мөнгө төгрөнд нь битгий ав. Тэр мөнгө өгж байгаа юм чинь тэр мөнгө хэдэн зуун нугалж авна гэж бодох хэрэгтэй байхгүй. Инээж аваад конопо өөрөөр даралда хин чарахгүй шүү дээ. Ингэж л чаддаг болох юм бол тэр хөссөн хүлээсэн улсуудын намууд нэр дэвшүүлээд бас одоо өрсөлдөгч хүчнүүд гарч ирэх хэрэгтэй. Тэгэхгүй одоо энэ хоёр л үзээд байвал эн чинь нөгөө 100 чуган зурлахаа нэг нь дөрүүлдэг гэдэг шиг болох гэдэг шүү дээ. Энэ хоёрын нэг нь л гарч ирэх гэдэг шүү дээ. Тийм учраас бол иргэд энэ чөлөө тарчилсан сонгуулиар саналаа өгж явахдаа төрийн өндөр албан тушнаалтуудыг хариуцлага тооцож яах гэж ингэж бодож хандах хэрэгтэй байхгүй юу? Хамгийн том хариуцлагын тогтолцоо бол энэ. Энийгээ сайн хийдэг болол ингэж ирэх юм бол ус төрч айдаг болно шүү дээ. Цаадуулч өстө хуу хусаа хийчихдээ юм. За жоохон ажиллаа хийж байгаад очихгүй бол ард түмнийхээ амьдралыг сайжруулж байгаад очихгүй бол одоо бол худлаа амлаад явах болцсон байлаа гэдэг ингээд айдаг болно шүү дээ. Яг сая бас зарим популист нөхдүүд ярьж лээ л дээ. А тэр үед бол болдог байсан юм одоо болохгүй гэл ингээд үед одоо ч гэсэн ер нь бас популизм хийх хэвээрэл авч. Сая бас тавталгоо дээр нэг юм ажиглагдав. Хэдэн зуун сая доллар аваад иргэнтэй 200 мянган төгрөг өгнө гэдэг чинь. Тийм шүү дээ. Одоо 100 мянган төгрөг өгнө. Тэгээд эндээ нөгөө нэг мах тавьчихж шүү дээ. Өссөн юм нөгөө одоо тэр мессеж муухай мессеж шүү тийм ээ. Муухай ийм яасан. Үсэх юм уу? Чи нэг авах юм уу гэдэг байгаа байхгүй юу? Тий. Тэр их муухай мессеж байсан. Ялангуяа ерөнхий сайд түүний хувьд. Ерөнхий сайд чинь гэж нөгөө санал асуулга дээр явсан шүү дээ. Аль нэг оронд төрийн шийдвэр гаргах хүн мессежээр санал аваад шийдвэр гаргаж байгаа орон байна уу? Ганцхан байна. Тэр нь манах. Харин тий. Тэгэхээр бид нар ямар төртэй вэ? Ямар хүнээр төрөө авч явуулж яваа гэдэг чинь зүгээр л уншигч шүү дээ. Мессежээр санал авч тэрийг хин яаж байгаа юм тий. Тэгээ төргээд байгаа ч ядын ер нь бол тэгээд тэр чинь тэр бол дэндүү доош нь хийж байгаа. Нийгмийн сүлжээнд бол тэрийг ингэж утсан байсан. Толгоогоо зарах уу эсвэл юу хотоодоо тариулах уу гэж. Яг тийм маягаар их тийм басамжилсан ийм юугүй бэлэггүй юунууд хэлсэн л тэгэл нөгөө нэг ядарсан ард түмэн дээр чинь тоглолцож шít. За чи ажлын байртай болъё гэж байгаа бол амьдралаа сайжруулж цалин авъя гэж байгаа бол энийг авах тэр гачууртаа тэр ноён уул авах гэдэг шít. Тэр чинь бол нөгөө нэг яг олон улсын үндсэнтэй хамтсан уул уурхайн корпорациудын хийдэг бусад орнд туршчихсан тэр арга техникүүд л байгаа байхгүй. За тэгэхээр үзэгчдээс бас нэлээд асуудал ирж байна. Сүхбаатар дүүргийн 14 дугаар хороол лавга заавал нүүрсний уурхайг ажилуулах шаардлага байгаа мó бидэнд монголчуудад манайх хожим энэ гадагшаа гаргасан нүүрснийхийг гадаадаас их хэмжээний мөнгөөр тийг худалдаж авахгүй гэсэн баталгаа байхгүй хойч үедээ бол санаа зовж ийн гэд Чингэлтэй дүүргийн 9 дугаар хорооны Болбаатар асуусан байна. Сүхбаатар дүүргийн лавга 14 дугаар хорооны лавга болохоор оюутлогын гэрээ хийж байгаа хүмүүстэй яагаад хариуцлага тооцдгүй юм бэ? Яриад байдаг. Хаана тооцох ёстой илэрхий ингээ баримтууд дараараасаа ингээ цугарч байгаа. Эхнийхээ энэ хариуцлагыг тооцоогүй дараагийн юмнууд ингээд ярих боломжийг хаагаад байна. Эхнийхээ цэглээд дараагийнх руу орооч гэсэн иргэдийн юм нүүрсээ бол байна шүү дээ. Би зүгээр ингэж боддتي. Энэ 3 сая хүний хувьд бол энэ нүүрсний орд, хамсгийн орд, энэ оюут толгойг л ашиглах хангалттай гэж. Чи нэг тосхны хүн юм шүү дээ. Тэгэхээр энэ нүүрсээ өгнө бол би зөв явуулчих хэрэгтэй юм байна. Энэ нүүрсээ. Тэгвэл энэ заавал одоо нэг харийнхан гэл ингээл хөл алдаад байх хэрэг байхгүй шүү. Би нэрний санал нэг байна. Яг тэгвэл бид чи шивээ аваг явуулж лэн баг нуурыг явуулж лэн эрдэс тамталгаа 30 тэрбум ашигтай ажиллаж лээ шүү дээ. Болоо л шүү дээ, тийм үү? Энержи өрсөлдөнд ажиллаж лээ. Тэгэхээр бидэнд бол нүүрсний урхаа аваад явах хэмжээний мэрэгжилтэн одоо тийм туршлага бий болсон байна. Энийг бид хийгээд иж болохоор байна. Зүгээр харин борлуулалтын асуудал дээр л тэр одоо оператор компани юм уу янз бүрийн гэрээнүүдийг хийх шаардлага бол байж магадгүй. За оюутлын гэрээний хувьд бол маш чухал асуудал асууж байна зөв л дөө. Бид нэр тооцох гээл сая жишээлбэл чуулган завсарлахын өмнө баяр цэгтийг өргөсөн тийм үү? Яг бол оюутлын гэрээн дээр зөвлөх компани аавна, тэрний эрүүл мэндийн компани, тэгээ 17 тэрбум төгрөг гэдэг асуудыг төсөв тусах гэдэг бичгийг баяр цэгт хийж өгсөн байхгүй юу? Тэгэл мэлддгээрээ мэлдсэн л дээ. Энэ хүнтэй харилцах тооцох гэхээр юу болж байгааг та нар харсан тийм үү? Цагаан сарын битүүний орой шөвгийн дөрөв бүх үлдсэн байж байхад энэ асуудлыг шийдэж байгаа байхгүй. Тийм биз? Тэг хулгаас. Ийм л байгаад байгаа. Тэгэхээр энэ асуудлыг энэ хүмүүстэй шийдчихэж дараагийн гэрээ зүв болно гэдэгтээ би санал нэг. Эхнийх нь мордохын хазгаа явах юм бол дараагийнх нь яг л мордохын хазгаа орж ирэх гэдэг шүү дээ. 5 толгой шин тэгж орж ирчих гэдэг шүү дээ. Одоохондоо яг бид нар дэрийг. Гэхдээ тим юм сонсогдоод эхэлж шүү дээ. Тэгэхээр энэ алдаа цаашаа үргэлжлээд явчих вэ гэдэг болгоомжл бол
ер нь хүмүүст байна л да. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлдөр энэ 5-7 төслийг хилцэхээс яагаад зайлсхийгээд байгаа юм бол зарим зүйлүүд ингээ үзүүлэхгүй байгаа гэсэн Мэд сайхан Инх сайхан сайдын энэ үйлдэлийг бас олон нийтийн хэвлэл мэдээлэл бас нэлээд шүүмжилж байна. Би үндэсний аюулгүй зөвлөлийн хувьд бол одоо өстой мэдэхгүй юм яагаад хэлчихгүй байгаа юм. Би тэрийг бол одоо төлөөж хэлэх боломжгүй зүйл мэдэхгүй байна. Инх сайхны хувьд яриад байгаа асуудал бас нэг жоохон тийм нийттэй байгаа шүү. Гэхдээ чинь яах аргагүй л одоо тэр гэрээнүүдэд тэр чинь ашиггүй заалтууд байгаа л шүү дээ. Илэрхий биш. Илэрхий заалтууд байгаа л шүү дээ. Тэг ягаад тэр оруулаад ирчих болдгоо. Тэгээд ярилцчих болдгоо их орол дээр тэгэл дүлгэнээл нөгөөх нь орж ирдэггүй. Ер нь энэ дээр одоо ингээд нэг тийм тэр нэг залуу энэ төр яриад яваад байгаа юм да энэ зурагт мөрхтаа. Үгүй нэг өдөр оюутлах шиг үнэнд гүйцэгдэж шүү эднэр. Нэг л өдөр үнэнд гүйцэгд. Нөгөө энэ байдал чинь нөгөө яриад исэн амьдрал нь бий болохгүй бол үнэнд гүйцэгдэж шүү дээ. Тийм биз дээ. Одоо эн чинь ард түмэн ойлгоод шүү. Түрүүн энэ уцаар асууж байгаа усуд хэлж байгаа үнэ шүү. Үнэхээр яг юу ярьж ял одоо зүгээрээс оюутлагыг л явуулчих юм бол амьдрал сайхан болно. Өдөр сая доллар ороод ингээл өнөөдөр сая доллар Монголын дансанд орж ирчихсэн бол өнөөдөр бид юу гэж валютын ханшны ийм одоо хямралд орцсон сууж байгаа. Ховд аймгийн Эрдэнэсэн самбуу асууж байна. Бид нарын татвар төлж байгаа мөнгийг гадаадын банкнд хийчихдэг юм байна. Сонгуул өгөхгүй гэж бодож байна. Ер нь ерөнхийлөгчийн засаглалтай болвол яасан бэ гэсэн санал Хингийн Ховд аймгийн Эрдэнэсэн самбуу гэдэг хүн асуусан байна. Ерөнхийдөө нэг гарт төвлөрүүлээ жоохон хатуу сахилгатай болъё гэсэн санаа юм болов гэж харж байна. За ер нь бол яг ингээд төсвийн хөрөнгийг үр ашиггүй ашиглана гэдэг бол үнэлдэ татвар төлөгчийн мөнгийг одоо угааж ийн гэсэн үг шүү дээ. Жишээ нь тэр түрүүний миний яриад байсан нэг зөвлөгөөх компанид 17 өгөх гэжсэн асуудал энэ тийм үү? Одоо юу болж байгааг бид нар сайн мэддэг нь одоо нэг тодруулна. Тэр мөрчин л байхгүй юу? Ямар үр дүнтэй юм өгөх гээд байгаа энэ төсвийн татвар төлөгчийн мөнгийг гэдэг ч юм уу. Тиймэрхүү жишээ бол олон байдаг баг. Сонгуул өгөхгүй гэж бодож байгаа нь бол буруу байхгүй. Чи нөгөө хариуцлага тооцохгүй гэдэг чинь нөгөө баяр цогцтой. Нөгөө энэ удаа хариуцлага тооцохгүй гэдэг. Одоо ганц удаа гэж боломжтой. Тавилт. Чиний ташуур тэр биш. Тийм учраас би одоо Эрдэнэсэн самбууд бол харин хариуцлага тооцоо уриалаад. Ер нь тэгээд их хурлын гишүүдээ бол манай иргэд их хэрэгтэй. Яг энэ ард түмний эрх ашиг хүндсэн асуудал дээр яаж саналаа өгж байгааг л харж. Тэрээс биш тэр юу яриад очиж байгаа нь биш. Ярихаараа бол гайхамшигтай шүү дээ. Тэр чинь бол одоо ер нь хэрвээ бид яг эдний ярьж ирснээр тэр популист ярианаас одоо ингээд дүгнээд үсэх юм бол өнөөдөр бид нэр аль хэдийн бар болцсон байхгүй юу? Тэр уянгагийн хилдэг үнэл дэ адаглаад одоо нэг бид нар бар биш юм а гэхэд ирвэс болчмоор байна штэ гэдэг. Тэр чинь нэрээ ирвэс шүлүүлч болчвол бас арай л өөр байх байлаа ш. Гэтэл чинь бид нар одоо юу болчих вэ ер нь өндиж усахт хэцүү тийм эдийн засгийн нөхцөл байдал орчод байна шүү дээ. Өөр нь бол маш өндөр тоотой яригдана. Чи өрийн хэмжээг сонсвол ухаалтахаар тоо биш. Тий өрийг бол энэнийхээ дараа өргөжлүүлж ярих гэж байна. 5 толгойн гашуун сухатын замын татвар 1 тонн нь багассан гэсэн ч хуучин тарифаараа байгааг та мэдэж байгаа юу гэж байна. Нүүрсээ заавал ус гарздан угаах шаардлага байна уу? Инх сайхан сайдын гэрээ бол маш буруу гэж бодогдож байна. Энержи ресурс Монголд хэрэгтэй зүйл хийхгүй байна. Хяналт шалгалт хийгээч гэж Өмнө Говь аймгийн 5 толгойн иргэн ийм асуулт тавьжээ. Гашуун сухатын яг тэр тариф марифыг бол одоо би бас нарийн мэдэхгүй нь яаж өөрчлөгдөд байгааг энэ бол тэр нүүрсээ угааж угаахгүй гарах энэ төр гэдэг асуудлыг бол бизнесийн л одоо аль ашигтай хэвлэлээр сонгох хэрэгтэй л дээ. Угааж гаргаж нэмүртэх шингэж өндөр үнэтэй заргаж байгаа бол тэг зарах хэрэгтэй. Тэхгүй байгаа бол угаах шаардлагагүй ч байж магадгүй. Тэгэхээр энэ бол яг тэр бизнесийн арилжаанаас шалтгааллах зүйл байх гэж бодож байна. За тэр инх сайхны яриад байгаа зүйлийг тэгчээ тэргүй амьдрал шалгал харуулна шүү дээ. Тийм үстэй. Тэгэхээр энэ бол одоо их хурл руу гэрээ ороод ирэхээр бол тодорхой болно гэж ингэж бодож байна. За энержи ресурсийн хувьд бол сайнтай муутай аль нь л байгаа. Бас одоо тэр говьд бол лав миний мэдж байгаагаар бол бас тэр нүүрс угаах гэдэг ч юм уу нэлээд том бас энэ одоо нүүрс экспортлох чиглэлийн байгууламжуудыг байгуулсан байна. Мөн Монголын одоо анхны эрчим хүчний станцыг бол бас монголчууд өөрсдөө барьсан байгаа. Тэг гих мэт юмуд бол бас хийсийн үүсгэж болохгүй. Гэхдээ би нэг зүйлийг хэлээд хэрвээ өрөнд орсон байгаа бол
тэр нөгөө оруулсан одоо энэ саяын тэр станц энэ нүүр сугаах үйлдвэрийн чинь оруулсан хөрөнгө нь өр болчиход энийг дийлэхгүй байгаа бол би туслах ёстой. Тэгвэл би 5 толгоогоор тусалж болохгүй. 5 толгоогоор үр дар тусалж болохгүй. Ер нь Монголынхаа компанид бол бид нар бас л нэг эцэг нь хүүхдтэй ханддаг шиг хандах ёстой шүү дээ. Ижил. Яг л тэр чинь миний татар төлөгч гэж бид бодох ёстой байхгүй юу? Нэг ерөн зүгээр энэ юун дээр бас улс төрийн юуны бизнесийн зодоо явагдаад нэг халуун тогооно оногоод шүү дээ. Нэг жоохон гагуулахаар нь тач унах гэдэг тийм хандлагаар хандах ш. Үнэхээр лөвөр хийх гэж бол энэний зогс. Чи унах гадаага бол өрийн дарамтанд орчоод байгаа бол тэр нь чинь тусалж бол гих мэтийн байдлаар шийдэх ёстой л да энэ дээр. Энэ оюу толгой болон 5 толгойн гэрээ байгуулах үед бол та байсан гэтэл одоо байгаагүй гэж яриад байх юм гэд Баян зүрхийн 16 дугаар хороо Жаргал сайхан гэдэг хүн асуусан байна. Баян зүрхийн 22 дугаар хороо Бац цогт нь болохоор таныг дэмждэг юм Энэ гэрээ буруу юм бол баяр цогтыг улсын хурлаар оруулж хариуцлага тооцож болдгоо юм уу? Тэр Жаргал сайхангаа буруу ойлгож штэ. Ер нь бол оюу толгойн гэрээг одоо ашиггүй байна сайжруулах ёстой гэж 6 хүн эсэргүүцсэн. Тэгээ бид түр ярианд хэлсэн чинь энэс болж намаасаа өгчээсэн гэж тийм үү. Тэгэхээр оюу толгойн гэрээг 6 ямар хүн эсэргүүцсэн бэхээр одоо нутгийн хурлаа Батэрдэн гишүүн. Батэрдэн гишүүн бол хамгийн тууштай байгаа. Энэ дээрээ. За зарим нэг нөхд маань мэдхгүй одоо жишээлбэл бас Ардчил намын 3 гишүүн байсан. За сайхан самбуу гишүүн бол эсэргүүцсэн гишүүний нэг их хурл дахин сонгодоогүй шинэ маяр гишүүн байна. Ингээ бид хэд эсэргүүцсэн байхгүй. Нэг 6 гишүүн л байсан. Энэ гэрээ ашиггүй байна гэж. Тэгэхээр би тэр үед байсан. Эсэргүүцсэн. Одоо ч гэсэн миний байр суурь хэвээрээ. Тийм учраас би бас намаасаа одоо шахагдаад бас би дагаад нэр дэвсэн шүү дээ. Тийм энэ оюутлахын гэрээтэй би холбоотой гэж боддог. За ноён шонхор хувьцаат компани захирал Бачаргал гэдэг хүн сонгуулийн хуулийг ард түмнэр хэлэлцүүл яасан юм бэ? Ер нь бол хожимдсон оны ярьж байгаа асуултыг бас асуулсан би хариулсан шүү дээ. Энэ Бачаргал бол сонгуулийн хуулийн талаар асууж байна. Ер нь бол энийг хойно ингээд дураараа намууд хэлцэжсэнээс олон нийтээрээ нэг хэлцээд юу ячил гэж байгаа юм. Тийм Бачаргал хэлж байгаа зүг байхгүй. Яг тэгвэл ингээд сонгуул бас нэг ард түмэнд танигдаад очих нүргүү болчихсон улсууд байдаг юм л. Ялангуяа одоо энэ том гэрээнүүд дээр янз бүрийн ард түмний төлөөллийн байр суурийг илэрхийлж чадаагүй. Тэд нар чинь намын нэрийн ард нуугддаг болчихж байгаа. Тийм намын нэрийн ард списк сууна гэдэг чинь өнөөдөр юм болчиход байгаа байхгүй. Тийм учраас тэрийг байхгүй болгоё гэсэн санаагаар Бачаргалгаа энийг асууж байгаа байх гэж би бодож байна. Тийм учраас бол тэр үндсэн хууль зөрчсөн заалтыг хасах хэрэгтэй юм байна. Ард түмэн бол хизээч намын нэрийн ард одоо сонгоё гэж хэлэхгүй. Ер нь бол иргэд маань тэр сонгуул өгтөл намыг дугуйлахгүй байх хэрэгтэй байсан байхгүй. Тэгвэл тэр хүчингү болоод хизээч эдэр ахиж намын нэрийн ард хүн зоож ирэхгүй байх байсан. Иргэд маань бас нөгөө намын гишүүд намаа зур гэсээр гаал нөгөө намууд нь шахаж байгаа иргэдээр маань зурулцсан байхгүй. Тэгэл ард нь нэг баахаа усуудга 28 хүн гараад ирсэн. Тэгэхээр өнөөдрийн их хурл бол үндсэн хууль зөрчсөн их хурл. Та түрүү хэлсэн Монгол улсын ер нь өрийн хэмжээ юу болж байна? Аль түвшинд явж байна? Энийг эргэж бид нар төлөгдөхийн цаг хугацаанд өгч байгаа. Энийг яаж төлөх юм ер нь бол байдал бол маш хүнд байна. Орж байгаа юм алганд дандаа гарч байна. Ерөөсөө маш чухал асуудал. Яг гэвэл тэр одоо маш их юм ачуулж ш тийм шиг хөгжил нь хурдтаад 7.8 тийм үү. Гэтэл өр нь нэмэгдээд байгаа байхгүй юу? Тэгэхээр сая бол яг ингээд одоо өрийн нийт хэмжээг ингээд үзэхэд бол нийтдээ байж штэ 19 тэрбум доллар. 30 гаруй их найд гэсэн үг шүү дээ. Монгол улсын төсөв өнөдр за 4 их найд гэж бодчих. Чи боддоо ямар тоо байна? 8 дахин их тоо шүү дээ. Монгол улсын төсвөөс. Тэгэхээр энэ хэмжээний өрийн дийлэнх нь 70% нь хувийн хвшлих байна. 30% нь бол одоо засгийн газрын хариуцах ёстой өөр байж байгаа. Бид нар өнөөдөр ярихдаа өрөнд орлоо гэж ярьдаг засгийн газрынхаа өрийг яриад байгаа байхгүй юу? Гэтэл тэр хувийн хвшлийн компани чинь Монгол төгрөгөөр төлөхгүй шүү дээ. Доллараар л төлнө. Тэр доллар төлөх үед чинь л одоо энэ валютын нөөц чинь хогс орогдох байна. Хамгийн хүнд жил бол 17. Өнөөдөр зүгээр манай улс төрийн намууд улс төрчд юу гэж бодож байна бол 16 оны сонгуульд яаж оролцох вэ гэж бодоод байхаас биш. Сонгуульд ялчаад 17 онд юу хүлээж байгааг ерөөсөө бодохгүй байгаа даа шүү дээ. 17 онд бол маш хүнд нөхцөл байдал хүлээж байгаа.
Тий одоо гişүүд Тэр үед нь шүү онд дээ. хүрх юм уу? Ер нь бол наа мултрах юм шүү. Энэ ард түмч юу Тэгэл нэг нь гарч ирж шүү дээ тийм ээ. Нэг нь гарч яаж ирж. хийж гарах вэ? Тэгэл нэг нам нөгөө намаараа дамжуулж байгаа л нөгөө гişүүдээрээ сонгуулах л байх л да. Тэгээ нөгөө мөнгөнд бас үйлчлдэг шүү дээ. Нэг хэсэг маань тэгээ алдчихад байгаа байхгүй. Тэгээд ингээд тэр үед ямар ч засгийн газар гарч ирсэн бэ? Зөвхөн өнөөдөр одоо бидний Юаны Свафыг оруулахгүйгээр төлөхөр бол 2.1 тэрбум доллар шүү дээ. Цаана нүшээ Юаны Сваф байж байгаа. Өнөөдөр бид нар гадаад төлөв тооцоогоо юунаар хийж байгаа. Хятадтай бол энэ хэмжээнд бас тэрбум холд авцсан байгаа доллар. Тэгээд бодохоор бид нар 17 онд асар их үр төлөх гэж байгаа байхгүй. Тэгээ өнөөдөр яг зарим тэгдэг. Тэр үзэл аваад очно гэхгүй тийм амархан биш. Энэ тэрбум доллар гэдэг чинь бол тийм амархан биш байхгүй. Маш өндөр хүүтэй олдсон шүү дээ. Яг гэвэл өрөөдөлж чадахгүйгаа оронд бол. Өрөөдөлж чаддаг оронд бол хямдхан л олдно л доо. Тэр энэ 17 оны үрийн асуудал, 22 оны үрийн асуудал энэ төр бол бид нар өнөөдрөөс ярьж явах бол болохгүй юм байна. Яг 17 онд гарангуут 18 оны 1 сар дахиад 666 сая долларын өрөөс ойж байгаа байхгүй. Тэгэхээр нийтдээ 2.7 тэрбум долларыг төлнө. Тэр дээр нь Юаны Сваф төлнө. Ингээ бодоход 17 оныг бол дааж давж гарахад хэцүү. Ийм л өртөө болцсон байна. Тийм учраас өнөөдрөөс өрөө яа төлөх вэ гэдэг схемээ бид бодох хэрэгтэй байхгүй юу? Өрөө яа төлөх вэ гэж. Би энэ талаар бол нэлээд ярьдаг. Тэгээд манайхын яг өрийн асуудал төр бас их хурлаар энэ бодлогын энэ одоо концепц юм хөтөлбөр энэ талаар боловсруулж байгаа юмнууд байдгүй. Яг өрөө ингээд төлөй схем гаргая гэдэг ингээ хэлэхэд за тгийгээд ингээ яаж байгаа юм бол байхгүй юм. Үнэхээр өнөөдөр бид тэр схемийг гаргах хэрэгтэй байхгүй юу? Яаж төлөх юм бэ? Тэр одоо 2 жилийн дараа гэж. 1 жил л үлдэж шүү дээ. Тийм учраас бол өрөө төлөх схемээ адаглаад бид нар гаргаад яриад ингээд ирэх юм бол тэр зээлжих зэрэглэл мэргэлэлт чинь дараа нь зээл авт чинь хүртэл арай хямд түгээр олдно гэдгийг бид нар бас бодох ёстой юм байна. За асууж ард түмэн үнэн худлыг ялахаа огт боллоо. Ард түмэн одоо 60-аас 70% өсөж байна. Өсгөлэнгийн байдалтай байна. Тэгэхээр нэгдүгürt их хурлыг тараамаар байна. Хоёрдугürt намуудыг тараамаар байна. Гуравт нь бол төрийн эргэлт хиймээр байна. За энэ бүгдийг хэн хийх ёстой юм бэ? Хэн төлөвлөх ёстой юм бэ? Хэн удирдах ёстой юм бэ? Залуучууд юм уу? Цэргийнхэн юм уу? Төрд гарсан хүмүүс олон аргаар башир аргаар шургалдаг боллоо. Энэ элдв аргаар одоо саяны сонгуулийн систем бас ярьсан. Энэ аргаар баяжсан тэрбум умтнуудын хөрөнгийг хурааж ард түмэндээ өгөх хэрэгтэй гэж иргэний хувьд бодож байна. Та яг юу гэж бодож байна? Энэ бол иргэдийн нэг төлөөллийн санаа. Үнэхээр ийм бухимдал бол одоо ард түмний донд байгаа юм. Би ингээд торгоор яваад уулзж яхад бол үнэхээр өнөөдөр ард түмэн цөхөрхөнгөө барцсан байна. Яг л ингээд нэг хэсэг бол бид нар чи 20 жил бас энэ сайхан амлалтанд наарчлагдчихсан сайхан ийм болчихно Америкч болчихно гэж ингэж яваад тэгээ одоо цөхөрчлөө шүү дээ. Энэ хоёр намд бол цөхөрчлөө. Яг л энэ хоёр нам чинь өөрөө дангаараа ус орно авч чадах байлцсан байгаа байхгүй юу? Хямралын ард гаргаж чадах байлцсан байгаа. Хамтран гэл ингээд. Тэгээ энэ дэр нэг их сони юм байгаа байхгүй юу? За ер нь хэрэлдээд яах ус төржээд яах вэ гэдэг байна. Тэгвэл нам байгаад яах юм? Энэ хоёр байгаад яах юм? Тэгвэл ёстой энэ хүний хэлдэг үнэ. Нэг бол энэ хоёр нэгдэлтэй одоо. Тэгэл нэг ном болоо. Тэгэл явал. Тэгэд хэрэлдээд тахаар эдийн засгийн одоо нэхэр тэгвэл нөгөө эвсээгөө байхдаа бол албаар нураад юм уу гэж ойлгоход байгаа байхгүй юу? Тэгээд байгаа шүү дээ. Хамтарчгаараа зүгээр болчихно гэдэг. Одоо энэ ив нэгдэлтэй ингэж ажиллах хэвээр хэрэлдэхээрээ нураадаг байх юм л тий гэж ойлгодод байгаа шүү. Тэгэхээр бол аргагүй энэ хүн болоод одоо намуудыг тарах хэвээр гэж бухимдахаас өөр аргагүй. Яг гэвэл одоо ч хамтрахгүй гээл хамтарч чинь тийм үү. Давхар дээлгүй байна гэсэн мөртлөө давхар дээлөмсөөл зогчээд өрийн таазаг нэмэхгүй гэсэн өнөөдөр ингээл нэмээл өдрөөс өдөр төрөө нэмээл нь шүү дээ. Тэгэхээр чин ард түмний намд итгэл чинь байхгүй болчиход байна шүү дээ. За тэгэхээр нөгөө төрийн эргэлт хийх үү гэдэг шүү дээ тийм үү. Асуусан 3 дахь үед энэ бол төрийн эргэлтийг бол тэр ардчилсан сонгуулийн зарчмаар л хийлдэг. Өөрт нь эрх нь үйж байж тэрнгээр хий. Тэрнээс биш зэвсэг тэмцэл бослог гэдэг бол тийм сайн зүйл биш байхгүй юу. Тэнд ч одоо тэгээд хин нэгэн хин нэг аавын хүү энэ тохиолдол гарч шүү дээ. 7 сарын 1-нд юу боллоо тийм биз? Нөхөж барсгүй гарч тохиолдож. Тийм учраас тэр чөлөө тартсан сонгуулаараа л тэр мөнгөний авахгүй аваад өөрийнхөө бодлоор конофа дараал намаа далалгаад намаасаа яахгүй. Жирийн иргэн хүн тэр нам юу нь яад юм бэ? Хүснээрээ очиод өвөлд. Өөртөө хэрэгтэй тэр төрөө байгуулд. Тэгжил чадах юм бол энэний ард жинхэнэ төрийн өргөлт хийж гарч чадна шүү дээ. Зөвхөн энэ хоёр нам бол шинчлэгдэж тэр хуучин Монгол Ардын хувьсгалт нам шиг тийм намууд бол болж чадахгүй хөө. 96 онд ардчилсан нам нь аваачаал мөнгө гүйжгээл бизнесийнхний гарт орцсон. Монгол Ардын нам нь 2000 оноос мөнгөний сонирхолд ороод 2008 онд
олигархуудын гарт орол ингээл хоёлаа өнгөцсөн бүлгэлүүдийн гарт орсон байж байна. Тэгэхээр энэ намууд одоо та нэгдээд Монгол ардын ардчилсан нам мохордолд орчлоо шүү дээ. Тэгэхээр энэ улс төрийн реформ ч юм уу иргэдүүд энийг хүсэж байгаа байхгүй юу. Тэгэхээр юу хардыг та нарыг хардаг байхгүй юу. Ганбаатар гишүүн ч юм уу Даваасрын гишүүнийхээ амыг хардаг. Өөр одоо итгэл найдварын одоо жишээ нь одоо амыг хардаг гэдэг нь бидний 3 дахь сонголтыг бий болгож хийлээд өгөөч гэж одоо энэ асуултууд чинь найдаж байгаа хэрэг шүү дээ. Тэгээ өөр хандаад ямар ч гэсэн мохордолд орсон иргэд ч мохордолд орчод байгаа байхгүй юу. Тэгээ цөхрөөд нь шүү дээ. Дээшээ тэнгэр бол доошоо газар. Тийм зүйлийг бидэнд тавьжлаа гал да. Ер нь ингээд одоо энэ хоёр бол итгэл алдчихлаа шүү дээ. Тэгээ дангаараач угаас уус орно авч явахгүй юм байна. Тэгээ хамтран нэгээд байх юм байна. Хоорондоо салчгаараа хэрэлдээд ажлаа нураадаг юм байна. Тийм учраас одоо сонголт бий болгож өгөөч, 3 дахь хүчнийг бий болгож өгөөч гэдэг юм бол байгаа. Тэгэхээр үнэхээр нийгмийн ийм захиалга байгаад иргэд маань шаардаад ингэх юм бол ийм алхам бас хийхийг үүсэхгүй шүү дээ. Тий 16 онд бол төр зураг их өөрөөр сонголтын бий болгож өгөх төлөө байж болно шүү дээ. Яг ёс орны шударгаар нь явуулсан тохиолдолд тэгэхгүй энэ хоёр хоорондоо ороод ирвэл аль нэг нь л болно шүү дээ. Тийм биз. Тэгээд тэр талаас 3 дахь сонголт бий болгох гэдэг хөвлөр бол бас би муу шүүлэр гэж ингэж үзэж байна. Өшгөний ард нуугдад ард түмний эсрэг зүйл их хийж өөрсдөө ашиг олж байгаа олигархуудыг хар жагсаалтыг гаргаж ард түмэнд нээлттэй ил тод болгож өгөөч. Нэвтрүүлэгчдээ шудраг асуулт тавьж байгаа дэмжиж байна. Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо Баяр гэдэг хүн хэлжээ. Оюут толгойг монголчууд өөрсдөө ашигтай ажилуулж болохгүй мó? 5 толгойч өөрцгүй. Монголчууд өөрсдөө хайцсан юм бэ? Байгалийн баялаг, хөрсөнд орох баялаг ард түмний өмч гэсэн ард түмэн өөрсдөө юм хийж болдгоо мó? Энийг яагаад олигархууд ингэж альчгүй болгож, амдчгүй хамарчгүй гадаадад урсгах хэрэгтэй юм бэ гэд Эрдэнэтотоос Эрдэнэбаатар гэдэг бас ч. Одоо ингээл аюулгүй 5 толгой гэхэр нэр хэлэх болтох болчих юм шүү дээ. Эсвэл нэг хашгираач нэг нэмэргүй болчиход байна шүү дээ. Нөгөөдөл нь ингээд бүр нэг нь аваач бүр өгч гисэн. Одоо хоёр дахь дээр нь юу ч болох гэдэг нь үүдэх. Тэгэхээр би баяргын хэлж байгаадаа санал нэг байна. Оюут толгой дээр бидэрт туршлага байна уу? Байна. Эрдэнтийг аваад явчих шүү дээ. Тэр бүний уурхад гадны компаниуд хөсөлж оруулаад, оператор компани оруулаад ажиллуулаад явах туршлага бидэнд байна уу? Байна. 5 толгой дээр дөрөв битээр ярьсан тийм үү? Энэ 5 юу баг нүүр шивөө шарын гол гэд бидэнд асар том туршлагууд байна. Тэний энержи ресурс энд бас ажиллаад явж байгаа өөр нүүрсний ордууд байж лээ. Тэгэхээр бид нар бол энэ компаниуд дээр монголчууд өөрсдөө хүчээр ажиллах болцоо байгаа шүү дээ. Дээр нь бол гадны технологиг яаж оруулах вэ? Ямар гэрээгээр оруулах вэ гэд ингээд явбал болох л байсан гэж би ингэж бодож байгаа юм. Зүгээр бид нэр мөнгө олдохгүй байсан гэл ингээд. Үгүй бид нэр тэр байтах мөнгө зээлд авч болох л байсан шүү дээ. Тэр байтах мөнгө өнөөдөр зээлч явж шүү дээ. Өнөөдөр 19 тэрбум доллар гаднаас зээлцсэн л явж шүү дээ бид. Тэгэхээр бол мөнгө олдохгүй байсан энэ төр гэдэг бол зүгээр шалтгаан баг байхгүй. Зүгээр л энийг гадныхантай хамтарч л одоо нэг юм золигдсон байдалд оруулах гэсэн нэг хэсгийн л явуулгын үр дүндл юм болцсон. Өнөөдөр одоо оюун толгоогоо алтчихсан л сувч шүү дээ. 5 толгойн төсөл дээр төр саатуулаад байгаа улсын хурлын дарга анх болд одоо энэ дээр бас зарчмын юмнууд тавьж байгаа тий юу хувьцааны асуудлыг усгаж ирж байгаа. Тэгэхээр би анх болд даргын юу бол ард түмний талд бас их бас төрч гэсэн ингээд амсгалт хийх нэг алхам болж дээ гэсэн юм хэлж байгаа байхгүй. Тэгэхдээ анх болд даргын энэ алхам маань нам доторх талцлуудыг нэгдэх юм уу эсвэл өөртөө одоо ингээд юу хураадаг штэ эрх мэдлээ хураагаад бас дөхөм арга юм уу эсвэл үнэхээр ард түмний талдаа зогсож гин үү? Та юу мэдэрч байна энэ дээр? Гэхдээ яг би зүгээр бас инквалдыг бас зарим нэг хөвхөн талаас нь бас үнэлж явдаг юмнууд бол би зарим үед бол үнэхээр бас нэг тийм байр суурь гаргадаг. Ойлгохоор ч гэсэн бас тухайн үедээ гаргаж ирсэн. Одоо зүгээр бас нэг жоохон энэ дээрээ төлөвлөргөө болчиход байгаа болохоос биш. 5 толгой дээр бол ингэж хандаж байгааг бол би таашааж байгаа. Үнэхээр бас энэ төрөнгөрөө өндөрлөгийн нэг нь юм байхгүй бол гурлаа нийлчих юм бол юугэж гачаа алдаж мэдэх байхгүй. Өнгөрсөн жил оюу толгой 3.6 их найдын борлуулалт хийсэн 2 тэрбум доллар. Гэтэл оюу толгой Монголд 300 тэрбум төгрөгийн нийт борлуулалтынхаа орлогын нөгөө 3.6 их найдын чинь 8.3% тэнцэх мөнгийг татвар тооцоо талыг авцсан өрнөдөг. Тэгэхээр чинь цаана чи 8.3-ын тал гэхээр нэг 4-5% манад ордог байгаа. Гэхдээ энэ үнэн шүү дээ. Одоо 15 онд яг бас тийм байна. Яг ийм ижлэх нөхцөл байдалтай байна. 3.9 их найд 320 тэрбумыг татвар тооцно. Тал нь бас өрөндөө суудах. Ахаал нэг 100 хэдхэн тэрбум буюу өөрөөр хэлэх юм бол нэг 100 сая доллар өрөхгүй гүйтэй мөнгө л
Монголд үлдэнэ гэсэн үг шүү дээ. Тэгээ энэ бол үнэнд гүйцэгдсэн шүү гэж хэлэх бай. Тэгэхээр зээнх болд гишүүний одоо их хурлын даргыг хэрвээ тоормосоо татаагүй байсан бол оюутлын араас 5 толгой чинь нохоон замаар орох нь шүү дээ тийм. Тэгэхээр бас монголчуудын бас заяа төрж гисэн төшж байна л гэсэн үг. За тэгэхээр иргэдээс бол одоо асуулт үргэлжилж байна. Оюут толгой болон 5 толгойг маань ард түмнээс булаагаад авчлаа. Энэ гэрээг хийсэн гишүүд болон сайд нарыг дараагийн сонгуульд дахин сонгуулахгүй тулд ард түмэндээ ил болгож жагсаалтыг нэрсийн жагсаалтыг гаргах нь зүйтэй хэрэгтэй байна. Жагсаалтгүй ер нь тодорхой байгаа шүү дээ. Та тэрийг нэг хэлээд өгөөч. Ер нь бол ингээд би түрүүнийг хэлсэн шүү дээ. Ярьж байгаагаар нь битгий. Тэр конофья дарж байгаагаар нь та насын хараад аваад байгаа шүү дээ. Одоо жишээлбэл сая тэр цагаан сургыг өгөхөд хин коноф дарж юу. Энэ гашууртын орд дээр хин коноф дарж байна. Урт нэртэй хуулийг хүчингүй болгоход хин коноф дарж юу гэл ингээл тэгэл хараа л да. Тэгэхээр тэрэн дээр бүгд тодорхой. Та ингээд цагаан сургыг би түрүүн танаас асуусан шүү дээ. Тэрнээс биш одоо нэг 76 нэг ангийнхныгаа тэр гээд ингээд суугаад байх бас хэцүү. Цагаан сураг маркет өгсөн гэдэг байгаа шүү дээ. Нөдөн наадмын үеэр. Тэгэхээр над тусгаар энэ нөгөө нэвтрүүлгийг бэлтгэх явцад бас нэг судлаач хэлж исэн. Ер нь бол конопны үнийг тодорхойлж болно. Стратегийн ордуудыг тодорхой томоохон компани нөтөхөд 40 хүнд нэг тутам 1 сая $1 өгсөн гэсэн албан бус мэдээ байна гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр ийм ханштай байхад 5 толгой бол энэс их байгаа гэсэн юм. 40 гэдэг чи одоо нэг 39 хүний 40 39 олонх байдаг. Олонх болдог. 40 хүнд ингээд яасан. Энийг бол одоо олон нийтийн дунд явж байгаа яриа. Энийг батлагдаж нотлогдсон юм бол одоогоор хардталтаа хардах хэрэгтэй. Ер нь ийм юу байна л да. Тариф. Одоо тарифыг л хэлж байна л да. Их хурлын гишүүний суудал гэдэг нэг конопны үнийн ханш хэд юм бэ гэдгийг энэ томьёогоор харж болно. 5 толгой дээр энэ загвар бас үргэлжилж байгаа. Хэдийг хэвээр тэнгэр мэднэ. Тийм юуг бол ард түмэндээ бол энэ үннийг бол дуулгах нь зүйтэй юм гэсэн юм хэлж байна. Тэгээд дараагийнх нь бол ингэж байна. Баян гол дүүргийн иргэн Бата дэмжиж байна. Ярьж байгаа бүх юм чинь оюун толгойг хаях хэрэгтэй. Өөрсдийн энэ их баялагийг бусдад өгөөд эргээд өрөнд орж байна. Улс оронд ийм хачин гэрээ байдгаараа ингэж байж болохгүй. Гэрээгээ яарч хийж болохгүй. Яарвал даар нь маш нухастай шийдэх хэрэгтэй. Бид хоёр дахудаага алдахгүй, ирэх байхгүй. Хойч үе бодъё. Яагаад гэвэл чи бид нэр оюу толгойн баялаг манай баялаг тийм ээ. Гэтэл бид нэр 34% зээлэд аваад өрөнд орсон шүү дээ. Тэг өнөөдөр өдөр $100 төлөө сууж байгаа шүү дээ. Өдөр $100 төлөө. Би яг санал үнэхээр тийм байгаа. Энэ Батагийн хэлж байгаатай би одоо 100% санал нэг байна. Яг гэвэл харин нөгөө юм нөгөө сайхан бэлгийн хэлдгээр хөдлөх гэсэн биш, хөдөлгөөд өрөнд орчод байгаа байхгүй. Өнөөдөр тэр 19 тэрбум долларын чинь 6 тэрбум нь оюутлахын өр байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ингэж ядран устдад юм алдаад их юу н үүцэн байж л байвал яс. Ядаж юм баялгаа гаргаж яхаар хадгалаад одоо хэлдэг шүү дээ баялагийг одоо барж битээ. Тэгэхээр энийг ингэж хамгаалаад байгаа нэг нөхдүүд дээ шүү дээ. Улаараа л ингэж. Одоо ингэж яриад байгаа байхгүй. Сонин төвлөр гарч байгаа. Бүр ингэж хаяараа гişүү энэ төр гэл айгуу чухал царайлал. За энэ 5 толгой явуулах хэвээр хөдөлмөд хэцүү байна, амьдрал хэцүү байна гэл айгуу чухал царайлж байгаа хүн болгоны ард одоо юу явж идэг дандаа нөгөө одоо ноцтой мэдээ гэдэг шиг юм явж идэг. Тэгэхээр эдний маань ард түмнээ бодсон тийм сэтгэл нь хайцсан юм бол доо үргэлж одоо эдгээр ард түмнийг тэнэг гэж бас бодох басж бас болохгүй. Оюу толгой дээр алдсан бид нар 5 толгой дээр дахиж ард түмний тархийг угаагаад энэ монголчууд маань тэнгэртэй дор Азиатай юу хувь зээтэй хүмүүс шүү дээ. Тэгэхэд одоо энэ Африк биш. Сая бол одоо ингээл эргээд харахад болоо шүү дээ. Тэр оюу толгойг тухайн үед бол одоо бас сайжруулах хэрэгтэй гэж үзэжсэн бүх гишүү сонгогдсон байдгийг шүү дээ. Үндсэндээ баг шинэ хоёроос бусдна. Сайхан самбуу хоёроос бусдна. Сайхан самбуу нэр дэвшиж чадаагүй л дээ. Үнэхээр ард түмэн энэ оюутлахын гэрийг сайжруулаад өгөөч гэж сонгосон байхгүй юу? Сайжруулаад өгөөч гэж. Тийм учраас л бол яг хуу өнөөдөр оюутлахын үнэнд гүйцэтгэхэд ард түмнийг ойлгоод ингээд одоо дараагийнхаа сонголтонд бол алдаа гаргахгүй шүү. 5 толгой дээр алдаа гаргахгүй шүү гэдэг ингэж байгаа нь бол бас сайн зүйл. Энийг хийх гэж бид цөөхөн жилээ гэсэн бас янз бүрийн одоо сөрөг дарамтыг бас амсан байж бид нар энэ мэдээллийг хэлж байгаа шүү дээ. Зөв Монгол шууд нэвтрүүлэг ингэж жаргаж байна. Өнөөдөр бол 5 толгой асуудал бүх хүний анхаарлын төвд байж байгаа. 5 толгоогоор бид нар монголчууд маань цаашдын хувь зүй одоо энэ аж амьдрал яаж явах, өөршөөрөө яаж дарах вэ? Энэ бүх асуултын хариулт бас өнөөдөр бидний хоолой тулсан асуудал байгаамаа. Хүн болгон энэ асуудал дээр анхаарлаа хандуулад энэ сэдвээр бас чөлөөтэй, нээлттэй бас хилцүүлэг өрнүүлж өөрийнхөө сонгогдсон тойргийн гишүүдтэй бас мэдээлэл
мэдээ энэ утсаар нь ч гэсэн мессеж илгээгээсэй гэж би олон нийтэд бас уриалах энэ нэвтрүүлгийн далимт хэлж байгаамаа. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлэгт урагдж ирсэн Улсын их хурлын гишүүн Даваа Сүрэн танд баярлалаа. Анхаарал тавь үзэгч та бүхэндээ баярлалаа. Баяр таа.